Ямар амар эмоцтой гоё юмсаа. Гоё шүү. I love you. Баярлалаа. Өстө баярлалаа. Тооёч гэсэн гоё шүү. Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий тэтгэгчээр Апу компани ажиллаж байна. Хамгийн гоё пип бол Fresh-ээр шинээр байгаа пип шүү. Манайха шинэ пип ууж байгаарай. За энэ 7 хоног бол бурхан минь уг нь өнгөрсөн 7 хоногт арай гайгүй намжижсэн байхгүй юу? Бас нэг юм гайгүй болгондоо овоо хөөрхөн болчлоо доо. Бас юм нэг сайхан тийшээ хэрэгжлээ гэсэн чинь байхгүй. Өнгөрсөн 7 хоногийн сүүлээс явсан юм билээ. Гэхдээ өнгөрсөн 7 хоногийн сүүлд бол мэддэхгүй байсан. Тэгээд энэ 7 хоногийн ихээр маш олон Instagram-ын охтууд уурсан учраас энэ сенсац үнэхээр Монголыг нөмөрч чадсан сенсац байгаа. За дээрэс нь энэ 7 хоногийн сүүлээр гурилны импортын татварыг тэгэлцсэн байсныг одоо Немия гэдэг хуулийн төсөл орж ирсэн боловч унлаа. За Жэнхүү иргшин бол маш ууртай мэдээлэл хийж явах шиг байлээ. Гэх мэтчлэн маш олон сонирхолтой үйл явдлууд боллоо. Ингээд бүгдээрээ мэдээгээ эхнээс нэгээр үзцгээе. Баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Апу компани ажиллаж байна. Хамгийн гоё пип бол хамгийн Fresh-ээр дөнгөж үйлдвэрээс шинээр гарсан пип бол хамгийн гоё пип байдсан шүү. Тэ? Ямар нэгэн байдлаар тээвэрлэлтэнд ороогүй, тэ? Өнөө өглөө савлагдаад оройн нь таны гар дээр хүрж байгаа тэр Fresh пип бол хамгийн гоё пип шүү. Тэгээд Fresh-ээр нууцаа манайхаа. Хамгийн шилдэг пип юу вэ? Дэлхийн 192 орны сая хүмүүс хэрэгэлдэг. Би ч гэсэн тэдний нэг. 800 жилийн түүхтэй Германы хаадын сонголт харьцуулж байна. Хамгийн зөвлөн шараарыг халуун өдөр тис хөднө. Азийн номер 1 бий. Юм аягт баригддаггүй залуусын сонголт. Бусад пип ухаар яа би мэдгүй. Энийг ухаар цаанаасаа ирчүүч авдаг гэдэг. Хансаг зөөлөн амт. Монгол премиум шараа. Хамгийн шилдэг пип юу вэ гэж юу? Хамгийн fresh нь, хамгийн шилдэг нь. Always fresh. Энд көвсгөлийнхэн байна, көвсгөл. За тэгээд эхний мэдээ бол көвсгөл аймагтай холбоотой мэдээ байгаа. Яг хөвсгөлд юу болсныг бүгд харцгаая. За энэ гүүрийг яасан гэнэ хаа? Хэдэн сая төгрөгөөр тавьсан? 30 сая төгрөгөөр тавьсан. Гэхдээ тэгээд энийг жоохон наашаа гүйцээгээ тавьчих болно да энэ мод ихтэй газар. Энэ одоо мотор тэгсэн чинь нөгөө тэнд дуусгаад цемтэр ингээд буугайц. Машинууд ингээд гарч чадахгүй. Сая бид нар гарах гэж зовлоо. Энд ч одоо жара ингэж ажил хийхгүй. Суморнууд өдөрлгүүдээс анхаармаар юм аа. Энэ хараа ингээд голд найцсан байхгүй юу? Монголын номер 1 гүр шүү манайхаа. Гэхдээ яг уур нь үрсэн баха тий. Өстой яршиг яг голдон шаа. Гэхдээ би бол зүгээр ингэж бодоод энэ ноу хауг одоо энэ зайсан руу гүүр тавьж байгаа хүмүүс бас сурмаар байгаа тий. Усан дотор шууд шааж байгаа байхгүй тий. Манайхаа чи өвөл угаж монгоод энэ додоос шууд дунд нь тэг дунд нь очиод гусаа. Энэс цааш гүүр байхгүй. Энэс цааш өөстөө мэд. Тэгээ энд яг нэг гол нөгөө эн чи бас нэг концепт эн чи гүүр тавьж байгаа гол шалтгаан юу юм бэ? Гол нь голоол тавих гэж тавьж байгаа юм дээ. А энэ гүүр тавих шалтгаан бол яг 30 саятай daarуулж яасан. Тэр гол молоо давх намаагүй яг тэг дундаа л үржил охин нэстэ маа. Тэгэл манай гүүр дундаа ороод зогслоо. Тэгээд яг уу тэгээд ямар ч байсан гүүргүү бол биш юм тийм ээ. Оргуугаас бас охинтой дээр гэж ядаж тал хүртлээ усгүй шааж байгаа юм шүү дээ. Урсан ч гэсэн бас нэг гайгүй урсан байхгүй тий. За яг тэр голоос явж байгаа шүү дээ. Бас гайгүй баха.
Гэт явчихин. За тэгээд ямар ч байсан манай Монгол улсын засгийн газар маань хөрөнгө оруулалтаа хийсээр байна. Бүтээн байгуулалтууд явсаар байна. Мини болон мега төслүүд хөдөлсөөр байна манайхаа. За өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр таарад яг энэ мэдээг оруулж чаддаг. Энэ бол маш чухал мэдээ явсан. Энэ юу вэ гэхээр Оросын холбооны улсад одоо Ялтын баярын 80 жилийн ойн үйл ажиллагаа болсон байгаа. За тэгээд энэ үеэр бас монголчууд маань очсон байна. Энэ ардын хүү хэм блэ? Нэг ардын доржоо гээд сүулт нөгөө арагшин тогтгож зодуулдаг. Гэхдээ тэгээ зодуулахаас ч аргагүй юм бол эн чинь хөөрхий их намхан залуу байлаа шүү дээ. Бараг энэ хинтэй ч хэцүү биш үү? Нөгөө хэм блэ нөгөө наабагаас нэг жоохон өндөр юм байлээ. Гэхдээ хамгийн гол нь Монгол бүгчүүд бас их ууралж байгаа харагдлаа. Энэ одоо Монгол бүгчүүд ийм биш шүү дээ гэдэг. Оросууд чинь нэг иймэр л төсөөлчихөж байгаа шүү дээ. Ийм метр 60 хэрээтэй, гүзээтэй, тийм ээ юм дэрсэн үлтэй. Яны энэ нүцгэн шалтан хүс юмнууд байдаг юм байна л гэдэг. Манай ямар амар өөртөө итгэлтэй шат юм ээ тий. Яа, үнэхээр өөртөө итгэлтэй. За тэгээд энэ бол дэлхийд одоо Монгол бүгчүүдийг одоо их л сониноор харагдуулчих шиг болсон. За тэгээд дээрэс нь одоо хөрөсөх дарга маань бас Оросын холбооны улсад айлчилсан байгаа. За тэр үеэр бас Монгол цэргийн төлөөллүүд очсон. За тэр нь дундаас маш их олон хүний анхаарал татсан гэж үзсэн. And Butterin Belak Saihan. За ингээд Монгол цэрэг явсан хөрөсөх дарга маань одоо юу лээ ямар золтой үлээ юм чинь хурандаа баг шүү те. Тэгэл хүмүүс жугуун хурандаа мөн биш гэл бөөнлийн болдог. За ер нь бол дайнтай байгаа. Тэгээд энэ бол өөрөө маш их эмзэг асуудал дээр ингээд ямар ч үсэн хоцсон монголчууд хүртэл дотроо 2 хуваагдсан. За дээрэс нь Монгол цэрэг Путин даргад рапорт өгсөн. Ямар чангу. Я представляю китайский почетный караул и поздравляю вас. Товарищ президент, командир парадного рашта вооруженных сил Монголии, подполковник Белик Сайхан. Грибовый, вынами, нема. Командир. За нэг юм болсон. За тэгээд монголоор уг нь ярьсан бол их зүгээр байсан. Бусад улсын хүмүүс бол яг өөрийнхөө улсын хэлээр ярьж байгаа. Ер нь яг хуу цаанаас угаасаа тэгдэл юм байлээ. Яг улсыг төлөөлж ирсэн бол тухайн улсынхаа хэлээр рапорт өгөх ёстой байдаг. Боловч монголчууд яагаад ч юм орос хэлээр өгсөн. За энэ бол маш олон хүмүүсийн дургуйслыг хүргэсэн ийм зүйл байлаа. Ер нь надад зүгээр нэг ийм мэдрэмж төрсөн шүү. Яг нэг монголчуудыг нэг ийм доош нь хийгээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн шүү. Тэгэл манайх нэг хамт байршуулж байгаа ерөнхийлөгч нар нь ч тэр тэгэл нэг ийм нэг өөрсдөө ингээ нэг доошоо ороод байгаа юм шиг нэг ийм тэгээ дэлхийд даяарч гэсэн нэг тийм онцгүй мэдрэмж бол төрсөн. Тэгээд өнгөрсөн 7 хоногт ямар ч байсан Ялтын баяр дээр очсон байна. Гэхдээ монголчууд яг нэг юм зангарахтай, баавартай байж чадаагүй юм шиг л төрсөн. Тэгээд тэр нь одоо магадгүй ардын хүүд орж байгаас болсон ч гэж магадгүй. Эхнээс нөгөө гараа нь муу бол барай нь муу гэдэг шиг тийм болсон. Тэгээд бас бүгчүүд энэ доржоо гэдэг нөхртөөс хариуцлага тооцох хэрэгтэй баха. Ядч нэг юу гэдэг. Гэхдээ нэр энэ монголчуудыг аягүй муухай харагдсан. Тэгэл ер нь доржоо тэгэл тэнцэн Оросоор рапорт өгөөл манай хөрөсөх даргыг чинь тэнцэн нэг юм сонин хүмүүстэй Венесуэл гацсан юмнуудтай хамт суулгаал те Мьянмар ч гэж шиг те. Ингээд нэг ийм цаанаад нэг юм хүндэтгэлгүй юм болцсон шүү. Тэгээд ямар ч байсан өнгөрсөн 7 хоног нэг юм боллоо. За энэ 7 хоногийн ихээр бүр хамгийн амар юм болсон. За тэрийг бүгдээ юу ч гэсэн харъя манайхаа. Ерөнхий сайд оюун эрдний хүү татвартуулагчдын мөнгөөр найз охиноо эрхлүүлсэн үү гэх
олон нийтийн хардлага, шүүмжлэл, цахим сүлжээнд оволцож байна. Ерөнхий сайдыг орлогоо нотолж хөрөнгөө батал гэсэн олон нийтийн шаардлагын хариуд худан гарч ирэн тайлбар хийсэн. За хувьдаа бизнестэй худийнхан тайлбар яриа нь олон нийтийн уур бухимдлыг улмал дэврэглээ. Ерөнхий сайдын хөрөнгөөс эхлэе. Аймгийн тамгын газрын даргаас ерөнхий сайд болтлоо. Улс төрийн дардам замыг туулж яваа оюун эрдэнэ сайдын хувьд сүүлийн 4 жилд өөрийнх нь ч тэр гэр бүлийн орлого нь ялгаагүй дөрөвтэй өсөөгүй гэж мэдүүлжээ. За хэрвээ хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бүгэлсэн ба шүү дээ. За одоогоор өөрийнх нь жилд олдог орлого нь 243 сая төгрөг. За гэр бүлийнх нь 15 сая төгрөг байна. За гэр бүл гэдэг түүний эхнэрээс гадна 3 хүн орхон мэдээж. За гэтэл найз охиндоо 17 сая төгрөгийн үнэтэй сөөм бүгэж дээр нь нэмээд 12 сая төгрөгийн үнэтэй цонх хэлгэлсэн. За бүр ч олоогүй сүй тавихдаа 200-300 сая төгрөг зарлагдсан гэвэл аавынх нь бүтэн жилийн орлого тэр чихтэй салхинд хийсчээ. За эндээс харвал ерөнхий сайд брээн дээр тасаглуулах хэмжээний хөрөнгөтэй юу гэвэл үгүй бололтой. Аваа. Хүний хүүхэд хайрт олчлоо. Жилийнхаа төсөөр шаачсан шаамын хөө. Үнэхээр саа өгөн бол ёо. Чүгүүн солиод молиод буудуулаад та алмаз авч өгөөд та амар юм. За тэгээд бас хүмүүс бодсон л даа. Энэ хадмын тал нь бас бэлэгж байхыг бас үүсэхгүй гэсэн чи яг аав нь гараад ирсэн. За намайг бол өгөөдөө гэдэг өгөөмрийн аав. За би 1997 онд Оросын албаны улсын Свердловскотын уул уурхайн их сургуулийг механик зохион бүтээгч мэргэжлэр төгссөн. За төгснөөс хойш бол өөрөө бизнес эрхлээд өнөөдөр хүртэл явж байна. За энэ хугацаанд бол би Америк нэгдсэн улсын Cybertech хязгаарлагдмал хувьцаат компани Монголд халбаасны борлуулагч Америк нэгдсэн улсын Виржиниа улс дахь хүннүү робот компаниг үүсгэн байгуулсан. Монголд бол одоо ISO гэж компаниг удирддаг. За 27 жил бол одоо бизнесийн салбарт бизнес хийж байгаа юм байна. Ингээл яасан. Ер нь биелэгжүү хүн биш нэ. 27 жил бизнес хийж зүүж аргагүй шүү дээ. Чи одоо Виржиниа улсад одоо гişяасан чи нэг үзэсгэлэнт сайхан бүрдсэн Майами арал гэдэг шиг шаардж байгаа байхгүй. Өнгийн цэцгээс алаглан ургана гэдэг юм шүү дээ. Тэр шиг Виржиниа гэдгсэн. Тэгсэн чинь нөгөө Виржиниа улсаас нь бас нэг монголчууд ч амар ямаас. Манай монголчууд бол мөрдөгчдөөс амар шиг манайгаа шаасаа лайв. Энэ бол одоо өөрийнх нь яриад байгаа тэр компанийн нэг хэсэг. Энэ компани бишэлдээ энэ зүгээр л нэг орон сууц. Ямар амар бодолч юм бэ? Одоо ерөнхий сайдын хот олчхороо бодлоо яриад монголчуудыг хуурам ихэж олно гэж бодоод байт юм уу? Энэ бүр арай дэндүү хэрээс хэтэрсэн асуудал болчоод байна. За энэ Виржиниад амьдардаг монголчууд таныг бүгдээрээ мэддгийм байна. Та одоо ямар ч бизнес байхгүй ажлын визээр та 2 удаа ирээд явахдаа хоёуланд нь таныг одоо кабинетийн ажил хийж исэн гэдгийг одоо Виржиниагийн монголчууд тэр жигтэй мэддэг юм байна. Гадаадд амьдардаг монголчууд бие биенээ андахгүй штэ манайхаа. За тэгсэн чинь бүр хүмүүс бүр ухсан. Тэгсэн чинь өгөөдөө Баатар гэдэг нэртэй юм байна. Хүүшээ наа чи Америк явж байхдаа нэг хил хичээг $25 авна гэж зар тавьсан байж та. Ямар биелэгж юу ингэж авч явд юм бэ? Гүнэр би ч та Америк явахдаа ачаа мачаа авч явж байгаа юм. Тэгэхээр одоо хаашаа би энэ хүнээс биелэгж юу? Юм уу хаашаа? Гэхдээ нэг шонгийн модцоо зарна гэж хөрх юмтай угаалгын машин хүртэл зарсан байсан ингээд. Энэ өгөөдөө бодож угаалгын машин хүртэл зарсан байна. Харин хөрх юмтай яах вэ тэгээд ямар ч үсэн 2 удаа Америк явал үзсэн байж тээ бас. Бидний одоо заримнаас виз ч гарахгүй бас төгөл байгаа шүү дээ тийм. Ямар ч байсан манайс өгөөдөө бас нэг виз гаргаад нэг хөрхийн хэлийн ачаа мачаа ямар ч үсэн аваад явсан байна. За тэгээд охиндоо бас юм авч өгсөн талаараа ярьсан байна. Би өнөөдөр 54 настай. Бизнес эрхлээд 27 жил болж байна. Тийм учраас би бол бусад аавуудын адил охин хоёр одоо эрхлүүлдэг, охиныхоо хүссэн зүйлийг авч өгдөг ийм л хүн. Одоо манай Монголын бүхэл аавууд бол
хүмүүртэй одоо гар татдаггүй хүмүүрээ хармал хайрладаг, халамжилдаг, эрхлүүлдэг тийм л байна. Тэр хүрээнд л би охиндоо төрсөн өдрөөр нь бол 2 төрлийн цүнх авъя гэсэн. За би 10 сая төгрөг шилжүүлсэн. 10 сая төгрөг шилжүүлсэн хүрэхгүй байна гэдэг асуудал ирсэн. Дахиад 10 сая төгрөг шилжүүлсэн. За автомашиныг бол би шинэ жилийн өмнө авчихсан. Хүүхэдтэй. За тэр автомашины өөрөө дагаад нь зараад солиод RX 450H Plus гэдэг машин болгосон байсан. За тэгээд ямар ч байсан хүүхэдтэй ингээд юм авч өгсөн ингээд ярьсан. Тэгсэн чинь хүмүүс бас хилам хийсэн. Гэхдээ эн чи яагаад 1 минутын зайтай хэрвээ мөнгө өрөхгүй байсан бол ингээд уц муцаар ярих чи ядч 5 минут зарчсан. 1 минутын зайтай яагаад Т гэдэг утгатай явуулж ба. Яагаад өө биш юм бэ? Энэ угаалгын машинаа зараад исэн үг яагаад Т гэдэг утгаар явуулж ба. Тэгээд яс. За тэгээ хүмүүс ер нь бол өөрхийн энэ ах бол ер нь бол за энэ хүн бол худлаан байна. 10 саяыг бол өгөх боломжгүй хүн байна гэдг нь бол тодорхойлоо. За ээж рүү н орсон. Яа манай монголчууд амар байгаа зөө. Яа би одоо ийм болгоотойс айх юм аа нэрээ. За гал дээр тос нэмэв гихчээр найз охин Өгөөмрийн аав Өгөөдөө Батрын мэдээлэл бүрж гал дүрлзүүллээ. За түүний хувьд охиндоо 20 сая төгрөгийг шууд шилжүүлэх хэмжээний хөрөнгөтэй хүн мөн үү гэвэл бас л эргэлзээтэй. За Open Data-гаас шүүвэл түүний нэрээр ISOO компани бүртгэлтэй байдаг. За гэвч үйл ажиллагаа явуулдаггүй. За бас ямар ч тендерт оролцож байгаагүй. За түүний сүүлийн найдвар нь Америкийн нэгдсэн улсын Виржиниа мужид бүртгэлтэй Үннү Road компани. За гэтэл 2023 онд байгуулагдсан энэ компани бүртгэл хураамжаа төлөөгүй улмаас өнгөрсөн 2 дугаар сард статус нийлүүлэхгүй болж автоматар бүртгэл нь цуцлагдчихэ. За ингээд ерөнхий сайдын хүү бэрийнх нь хэрээс хэтэрсэн тансаглалын эцсийн зогсоол нь Өгөөмрийн ээж ариун оолж байна. За тэрээр Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дараагаар 2019-с энэ оныг дуустал ажиллаж байсан. За төрд ажиллаж байх сүүлийн 4 жилийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал ганцхан жилийн дотор орлого нь 200 саяар өсжээ. За мэдээж нийгмийн даатгалын хэлтсийн дараагаар ажиллаж явах хугацаанд нь гэсэн үг. За хамгийн сүүлийн мэдээллээр өөрийнх нь олдог орлого 227 сая. За гэр бүл нь 85 сая төгрөгийг жилд олдог байна. За гэтэл энэ мөнгөөр Монголд хоёрхан байдаг 200-аас 300 мянган Америк долларын үнэтэй машиныг авна гэвэл хэний ч инээд хүрэх нь ойлгомжтой байна. За энэ хүү ерөнхий сайдын бэр нь бэлтэй айлын хүүхэд биш, өөрийнх нь хүнж мөнгөтэй айлын хүү биш болж тарлаа. Энд гэхдээ би яг энэ мэдээллүүдийг хэн олж байгааг бол би яг мэдчихэж байгаа. Тэр Instagram-ын скриншот маань дандаа манай монгол залуучууд байгаа ш дандаа. Яах л вэ? Хамгийн хоб бацдаг хүмүүс чи ирчүүд байдэн штэ хүүгнүүдээ. Скриншот хийсээс л дандаа хүүгнүүд чи ирчүүд байгаа зөө. За тэгээ хөөрхийн амтын ингээд ийм бодлоо. За тэгсэн чи бүр амар юм болсон. За аавынхын талаар бас асуудал байсан тухай эхнээсээ одоо хүмүүс ярьж гисэн. Эмээгийн шүүхээр явж хахад энэ Өгөөдөө Батар чинь гүрвтэй гэж явсан. Тэгээ одоо бол чихтэйхэн баян хүн болцсон байгаад байна. Энэ тийм хурдан төргөн баяж харагч байхгүй. Гүрвтэй хүн ингэлээ байж гин гэж юу бахав. Би өнөөдөр 54 настай. Бизнес эрхлээд 27 жил болж байна. Одоо тийм ямар тийм тэр бомтонлаг хүн нэг бэлгэсэн хүүхэнтэй ингээ газар булаацалтаад дээрэмдээд ижих юм бэ одоо. Ингээ айн сав газар энд ерөөсө зөвшөөрөл олгогддгүй ийм газарт долоолын газар авчаад ингээ зараад байшин бариад зараад ингээ байж байгаа. Тэгээ дандаа тэтгэврээ хөгшчүүдийн газрыг булаад дээрэмдэж авна. Энэ хүний хүүхдч биш юм байна. Тэр охин нь бол давхар хүүхд юм байна. Би олон жил би хохирсон, гомцсон базар байны хүмүүс би энэ дайнаа сууж байгаагаа одоо өнөөдөр их юм гэж одоо сууж байна юм. За манайхаа харж байгаа үстэй алуулахаар байгаас нөр хүүхдийн хүртэл ороод. За тэгээд ийм асуудал өрнөсөн байсан юм байна. За тэгээд одоо ер нь бол энэ 7 хоногт бол манай монголчууд бол ер нь бас 90 сурвалжлууд бол бүр нэлээд тултан сурвалждаг гэдгээ бол харууллаа. Нэрээ ёстой үргэн тэр охины буруу бол биш л хэл та тэр одоо бэлгэл авсан хүн шүү дээ одоо. Тэгээд аав нь яах вэ тэр угаалгын машинаа зараад $25 тэгэл бараа авч яваад үргий бас мөнгө төгрөхгүй байхыг үүсэхгүй шүү дээ тийм үстэй. Тэгэл үргийн амтан бас санаан зовоол бас ярьсан байлгүй гэж бодож байна. Тэгээд хамгийн гол нь яагаад ерөнхий сайдын хүүхд тийм том бэлэг өгөө гэдэг чинь л хамгийн гол асуудал шүү манайхаа. Тэрэн дээр илүү анхаарлаа хандуулаарай. За ингээд авилгалтай тэмцэх газар ерөнхий сайдыг бас өглөө. Оюнбат бит хоёр
авилгатай тэмцэх газрыг үүдэн зогсож байна. Ерөнхий сайд оюун эрдэнэ түүний хүү Тэмүүлэн хот ургийн холбоотой Өгөөдөө Баатар Ариуна гэдэг хүмүүсийн тэр хүүхдүүдийн зарлагын байдал тансаг байдал нь ерөөсөө өөрсдийг нь хөрөнгө оруулалтын мэдээлэлтэй огт нийцэхгүй байна. Тэгээ ерөөсөө энэ маань угаасаа авилгаар сагуулж исэн байж болцсохгүй мэдээлэл байгаа тархсан байгаа учраас энийг бол хуулийн дагуу авилгатай тэмцэх газар шалгаж мухарлах ёстой гэдэг шаардлага хөрвүүлж мэдээлэл өгөх гэж авилгатай тэмцэх газар ирчээд байгаа маа. За ингээд иргэд одоо авилгалтай тэмцэх газар ерөнхий сайд өглөө. За зүгээр миний зүгээр нэг юм байгаа шүү. Би өнгөрсөн 2-7 хоногийн өмнө авилгалтай тэмцэх газар нэгэн хүний ашиг сонирхлын зөрчлийн хэрэг энэ бол хэрэг биш үү зүгээр ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээлэл одоо өргөдөл өгсөн юм гомдол гаргасан. Нөгөө стадионд одоо өөрийнхөө тоглолтыг хийгээд нөгөө салаавч малавч гаргаад байгаа нөхөр шүү дээ. Энд чинь одоо олон хүний нүдэн дээр ил байгаа шүү дээ. Манай монголчууд нэг ийм асуудал байна. Зүгээр ингээл шуугаал өнгөрчдөг. Тэрийг ингээ яг бичиг цаас болгоод өргөдөл болгоод өгдөг тийм соёл байхгүй. За би тэгээ өгж үзсэн юм байгаа. Тэгсэн чинь авилгалтай тэмцэх газраас надад хариу нэрсэн. Улаан цайм өөрийнхөө үүсгэн байгуулсан компанитай. За эхнэрийнхээ одоо явуулдаг юм дээр ингээд эн чинь бол эрүүгийн гинт хэрэг шүүхгүй. Энэ бол зүгээр зөрчлийн хэрэг. Тэгээд ийм улаан цайм юм дээр авилгалтай тэмцэх газрынх надад юу гэж хариулсан гэж ингэж хариулсан байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй гэж бичсэн. Үн чи 6 сарын 7-нд BRB компанитайгаа гэрээ байгуулад ингээд бүхэл бүтэн ингээд ашиг сонирхлын хууль зөрчсөн энэ улаан цам юм дээр ингээд тогтоогдоогүй гэдээ ингээд ирүүлчихэж байгаа байхгүй. Тэгээд энэ дээр нь хяналт шалгалт дүн шинжилгээний хилцээний дарга эрхэлсэн комиссар инх болдог гэж бичсэн. Гэхдээ эн чинь амар ингээд зүгээр ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль бол амар том эрүүгийн ялмал өгөхгүй зүгээр цалингийн хэмжээг багасгаар тухайн сонирхлын зөрчлийн арилгадаг ийм л хууль. Түүний шиг эрүү мэрүү үүсэхгүй энэ дэр. Тэгэхэд ийм ойлгомжтой юм дээр ийм хариу өгч шүү дээ. За тэгээ энийг бол би дахиад авилгалтай тэмцэх газрын дарга дээр нь дахиад өргөдөл өгсөн байгаа. Тэгээд дараа 7 хоногт ямар хариу гарахыг харцгаая бүгдээ. Энэ бол эрүүгийн хэрэг мэрэг биш шүү. Тэгээ би бол зүгээр жоохон итгэл алдарсан яг энэ дэр. Ийм жижиг зүйл дээр итгэлгүй байгаа газар яаж том зүйл дээр итгэлтэй байх вэ гэдэг зүгээр тийм бодол төрсөн. За ингээд монголчууд маань одоо ингээд ерөөсөө өстой нөгөө шар өвсөнд гал тавьж байгаа юм шиг өстой бөө юм боосоо октод ч өстой бүгдээрээ рил хийгээд өстой арайчтай өстой би одоо 20 сая төгрөний сөхөхгүй байгаад энэ яахлаараа гэдэг өстой аавн ч гэсэн ядуу юм байна гэж үгээд өстой амар юм. За тэгээд хүмүүсийн уур хилэн бол маш өндөр авсан. Гэхдээ хамгийн гол нь манайхаа хамгийн чухал юм нь юу вэ гэж энэ ерөнхий сайд өөрийнхөө мэдүүлсэн хөрөнгнөөс илүү хөрөнгийг л хүүхдэн зарцсан учраас хүмүүс уурлаад байгаа шүү дээ. Түүнээс одоо нэг ингэж барьцаад байгаа юм биш үхгүй. За тэгээд жигсаал цуглаан боллоо. Сайд оюун эрдэнэ болоод за түүний хүү Тэмүүлэн нарыг орлогын нотлохыг шаардсан. За иргэдийн тэмцэл яг өнөөдөр төв талбайд 2 дахь өдрөө бол үргэлж ижээд өөрөөр хэлбэл Монгол Улсын ерөнхий сайдыг бол огцрохыг ийхүү залуус бол шаардаж байгаамаа. За тэгвэл яг энэ төв талбайд Монгол Улсын ерөнхий сайдыг огцрохыг шаардсан бичигдэр бол гарын үсгийг бол цуглуулж байгаа. За тэгвэл энэ хүү бичиг нь 40 мянгаыг давсан тухай мэдээлээд байна. За ингээд залуус иргэд чухам яагаад ерөнхий сайдыг огцрох ёстой гэж үзэж байгаагаа ийм байдлаар илэрхийллээ. Би одоо яаж зовж явж байгаа вэ гэдгийг хараад яг энэ шудраг ус байдлыг яг өөрийнхөө биеэр мэдээд ирэнгуут надад бол үнэхээр тийм бачууж эхэлж байгаа байхгүй. Би ер нь бол өдийг хүртэл юу надаас доор амталтай хүн байгаа, надаас хэцүү амталтай хүн байгаа. Би одоо өөрөө байгаадаа сэл хангалуун яваад тах хэрэгтэй гэдэг тиймгүй үзэл бодолтой байсан. Гэтэ одоо үнэхээр чадахгүй юм байна. Би бол одоо үнэхээр ирээдүйд айгүй санаа зовж байна. Өнөөдөр би 23 настай сүүлийн 4 жил тасралтгүй нийгмийн татгалаа төлөөд улстай хувийн нэмэр оруулаад ажил хөдөлмөр хийлгээд ирсэн. Тэгэд аав ээж маань ч гэсэн насаараа татвар төлсөн хүмүүс байдаг. Гэтэл яг миний үеийн нэг залуу найз охиндоо зүгээр л миний болон миний аав ээжийн тэр төлсөн татварыг цүнх болгоод бэлгэлж байгааг хараад байж маргүй байна. Татвараа багасгах гэсэн үнцэн шаардлагатай байгаа. Одоо бид ажил олгогчийн хувьд болохоор нэг хэцүү нь
одоо дөрөвсөт дунд амьдарч байна. Одоо хүн ажилд авна гэдэг бол маш хэцүү болчихж байна. Залуучуудын туйлын өсөлмөр бол гадагшаа явах. Тэгээ одоо ажлын ярилцлага хийлээ гэж бодоход би төрөл ажиллах юм. Солонгос явах гэж байна гэдэг. Энэ ер нь нөхцөл байдал юунаас болж үүсэж байгаа юм бэ те. Тэгээ бид бүх залуучууд те үр хөвгтдээ ийм ирээд үлдээмэрг байна. Зүтгээд байхад амьдрал сайжирдгүй энэ ямар нийгэм юм. Энэ юунд вэ? Учрыг нь олмоор бай, тэмцмээр байна. За ингээд маш олон залуучууд ирсэн. Тэгэхээр амар яг үний юм яриад байгаа. Хөгөө тэгээд бид нар ингээд татвар төлөөлөйдөг. А тэгсэн чинь тэр нь ингээд шал өөр юм зарцуулагдаад нөгөө хүмүүсийн тансаг хэрэглээ рүү яваад нөгөө төсөвчин томроол байдаг одоо бүр хэмжээ хязгааргүй томорч штэ. Тэгээд томорсон энэ юм болгон дөр чинь нэг паразит суугаад тэгээд тэр паразитийнх нь эргэн тойрны хүмүүс нь ингээд баяжаад хагартлаа баяжчихэд яваад тахлаа чи одоо эн чинь ямар ч хүнд муухай штэ. Бид нар өнөөдөр татвар төлөхийн төлөө бүр өхөн хатаа ажиллаж штэ. Дансаа хаалгаж гин, дарамтлуулж гин бөө юм болж штэ. За тэгээд нэг хоёр коммент надад амар чухал санагдсан. Өнөөдөр бол нэгдүгээрт нь хууль тогтоомж дабл стандарттай боллоо. Нийгэм өөрөө кастинг системтэй болчлоо. Одоо төрд ажиллаж байгаа төрийг дагдаг цүнх баригчид нар өнөөдөр ямар тансаглалаар тансаглаж байна те. Гэтэл энэ тансаглалын төлбөрийг жирийн иргэд төлж байгаа. Жирийн иргэд бид нар хөдөлмөрлөөд бидний төлж байгаа татвар тэдний тансаглалд зориулж байгаа. Тийм учраас бол энд нэгдүгээрт нь одоо тэр тансагдлаа яагаад гаргаж ирж байгааг тайлбарлах хэрэгтэй. Яг хуулийнхаа үүрэг нь шүү. За ер нь ингээд энэ бол бас айгүй чухал. Хоёр дахь санаа. Бас нэг айгүй чухал санаа. Засгийн хурал дээр хэрвээ бид нар сөрөг хүчинтэй байсан бол сөрөг хүчин өнөөдөр ордон дотроо их хурлын танхим шүүмжлээд байж ах хэрэгтэй байхгүй. Тэнгүүд тэрийг ерөнхий сайд өөрөө хөдөлтөд авцсан. Тэнгүүд ерөнхий сайд өөрөө орж ирээд улсын хурлын гишүүдийг загинчдаг тий. Чи хэний хүн юу яриад байгаа? Чамд ямар хамаатай? Ингэж ханддаг юм уу ер нь арчилсан парламенттай улсад тийм үстэй. Тэнгүүд засгийн газрын гишүүд нь орж ирэхээр ерөнхий сайдад өөрийгөө загиндаг болсон. Хамгийн наазахын жишээ сангийн сайд жавхлан бохгүй. Орж ирэхээр чи яваа мэдтээ. Өнөөдөр бидний одоо би сард 2 сая төгрөгийн цалинтай тэр цалингаа яаж авах юм гэхээр өдөрт 8 цагаар ажиллаад олно. Гэдэгтэй адилхан бид нар нүүрсээ зараад ингээд жилийнхэн төсвийг төсвөлдсөн байгаа. $130 нүүрсээ зарыг гээд жилийнхэн төсвийг хийх ажилтайгаа төлөвлөөд янга тааруулсан. А тэнгууд 130 биш нөгөө нүүрснийх нь 80 болсон. Инхээр бид нар яах ёстой болох вэ? Хамгийн наазахын жишээ зүгээр үрхгэр дээр аваад үзэхэд бид нар зардлаа танах байхгүй юу? Тийм үстэй. Оо ямар смарт юм бэ? Гүнэр хаана байгаа юм бэ? Сөрөг хүчин хаана байгаа юм бэ? Нөгөө бүгдээрээ өөр төрөндөө ороод ингээд навширцсан ийм хачин байдалтай. Энэ залуу амар үнэ ярьж чинь тий? Амар үнэ. За тэгээд жагсаал хийсэн чинь мэдээж эсрэг жагсагчд мэдээж гарч ирнэ. Ирчлөө тусгаар тогтмолын төлөө мөнгө авдаггүй. Ирчлөө тусгаар тогтмолын төлөө мөнгө авдаггүй. Ирчлөө тусгаар тогтмолын мөнгө авдаггүй. Үеийн үедээ худалдаж болохгүй юмудаа худалдаг хүмүүс олон байсан учраас хамгийн гол нь тэр хүмүүсийн нэг нь л төлөөлөл нь хурж ирээд хандлаа гэж бодож байна. Чи хад яв мэдүү? Чи яв мэдүү? Би сайхан залуучууд мөнгөө жагсаад хийж байгаа хичээнэ. Оюун эрднийг дэмждэг байсан ч тэр хүн жагсах хэрэгтэй. Тэдэнд нь бид нэр ерөөсөө алдаж болохгүй. А бүр хөөж болохгүй. А зүгээр энд нөгөө засгийн газар офицер гэдэг цэг дээр жагсаж байгаа хүмүүсээс өөр газар очиж жагсаж чаа та. Тэ? Эвтэхэн л харьцах хэрэгтэй. Энд хүчрхийлэл ерөөсөө үлдэж болохгүй. Мөнгө аваад жагсгаа болоо. Эдгээр төч чи хаагаа эдгээр төч чи цаач байж байгаа юм. Өөрийгөө худалдаагүй мэдээгүй. Зөвхөн байгууллага байцгаая, тайван хүчрхийлэлгүй байцгаая гэж хамгийн том юм байгаа. Зогссон хүмүүс дээр ямар ч үүмэл хүмүүс ирж магадгүй. Сууцсан хүмүүс дундуур үүмэл гэж ирэхдээ дайрж орж ирэх ямар нэг хүмүүс байвал тэднийг ямар ч чөлөө завсраар нь оруулмааргүй байна. Йоо энэ залуучууд ямар даг юм бэ? Би бүр амар багсаа. Одоо саяны ярьжсэн охин дандаа аюулгүй зөвлөгөө байж хийж байгаад гарч иж өгөн заяа. Тэгээд дээрэс нь жагсаал цуглааны түүхэнд анх удаага хөтөлбөр гаргасан. Йоо бүр амар смарт ёо би бүр өмнө нь хизээч хөтөлбөр гаргадаггүй байсан байхгүй. Тэгээд байс хийж гарч ирж байгаа л хөдөлмөрийн аюулгүй байдлын юмнууд. За манайхан зодон зохион энэ игчнэр болвол юу ч хийж магадгүй. Яг нь мюгийн шил зүүсэн ч гэсэн орк байдал нь арилахгүй наад игчиж. Мөнгөтэй игч байл гэхдээ хэвээр. Тэгээд энэ игч миний харж ирснээр
Нөө үнэн ба зөв намын юм дээр амар их яваад идэг. Уран ерөөсө баг бүх юм дээр тэмцээ яваад идэг ч тийм. Тэгээ бас нэг яг энэ ихтэй адилхан бас нэг ихч явж ийл. Тэгэл яг ингээл мэдэхгүй. Тэгээ хамгийн гол нь нэг санаа энэ залуучууд нэг санаасан. Энэ хүмүүсийн цалин бид нар тавьж байгаа шүү гэж хэлсэн. Бидний татврын мөнгөөр эднийг цалинжуулж байгаа шүү гэж хэлсэн. Тэрээс амар үнэн байсан. Йоо бүр. Татвар төлөгчдийнхээ эсрэг татврын мөнгөөр ингээл тавьж байгаа хөөхгүй тийм. За ингээд чигсаа цуглаан болсон. За азар хэл холболтын асуудлаар оюун эрдэнэ дарга маань гараад ирсэн. За тэгээд тэр хэл холболт бол сэтгүүлчдэд бол ямар ч хамаагүй байгаа шүү дээ. Хүүхдийнхаа юмыг нотлооч гэдэг үг байна шүү дээ. Тэгээ яасны нарыг. Олонний түүнийг орлогоо нотлохыг шаардаж байгаа. Бид төстас асуусан. Харин ерөнхий сайд тусгай хамгаалтанд ор ганц ч тайлбар хэлэлгүйгээр ганц модноос буцлаа. За ингээ өглөө зүхтаад явсан. Наймааргүй байна. Хүүхдээ сайн суугаад. Яг альсэфний мөнгө байна. Ясаад. Зогтоо яваад. Тэгээ нэг юм бодож олон л тоо хөрх юмд нэг тэнцээ нэг ажил хийдэг байсан ч гэдэг юм уу. Одоо нэг юм бодоод л хөрхөө бас нэг худлаа ярих л баг нөгөө ярьдгаараа тий. За тэгээд өглөө нэм болсон үдээс хойш нь одоо андууд нь өмөрсөө. Ерөнхий сайдыг та ёсцоо хувьд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа юу? Ерөнхий сайд Өөр энэ хүүхдтэй биш шүү дээ. Энэ орлогоосоо давсан хэрэглэн хүүхдийн ус төр хийхээ болоо. Үгүй энэ хүүхдтэй биш те. Энэ орлогоосоо байлтай яах гээд байгаа юм. Би хариулахгүй. Хүүхдтэй биш л те. Ер нь зарчмын. Ой би хариулахгүй гэж байна холд. Таны хүүхдийг ч гэсэн бол бас хүүхдтэй биш байсан. Хэн хариулсан хүлээсэн. Та сайд ээж хүүхдтэй одоо боловсролын зээлийн сангаас зээл өгсөн учраас боловсролын зээлийн сангаас та сайд огтод хүүхдтэй зээл өгсөн. Тийм учраас тэр ёсцоо үйлдэлийг чинь л яриад байгаа шүү дээ. Тэрнээс хүүхдтэй биш. Энэ бол хүүхдтэй биш асуудал тий. Нэг өдөр чиний хүүхдийг ярина шүү дээ. Тэр насвын төрсөн хүнийг яаж хариуцах вэ? Ерөнхий сайдын хувьд бол ингэж насвын төрсөн чиний өмнөөс чиний аав хариуцлага хүлээх үү? Улан дахиад орлогоосоо давсан чиний гэрэлэг чиний аав ээж хоёр мэдэх үү? За та энэ ерөнхий сайдын би өөрөө том хүүхдтэй хүн учраас хэлж шít. Би тэр хүүхдэд юу хэрэглэж байгаа би яаж мэдэх юм? 20 настай хүүхэд орлогоосоо давсан. Тэгээ 20 настай хүүхэд ямар орлоготой байгааг чи тэр яаж мэдчих вэ? Би мэдэхгүй байна. Хуулийн байгууллагаас. Энэ дэр бол ус төрч хүн бол яаж ч ёсцоо асуудал мөн. Ёсцоо асуудал юу? Бололтой. Засгийн газрын гишүүний үед тайлбар хэлээч л. Гэхдээ чиний хүүхэд том болохоор юу идэлж хэрэглэхийг чи мэдэх үү? Тэр мөнгө хэний мөнгө вэ гэдэг дээр л. Харин хэний мөнгө би яаж мэдэх юм? За иргэд шаардж штэ. Та энэ иргэдийг зөв хийж үзэж байна. Иргэдийн шаардлагыг одоо гадаа яг одоо Сүхбаатарын хэлбэрт ардаа эзэнтэй л байгаа штэ. Эзэн ингэж бодоод байгаа юм. Та улс төрний даваад байна. Би яг бөөлж гэж байна яг ган төмрийг хараад. Хөөрхөн амт ингээд энэ ган төмөр нэг ийм мэдрэмж төрж ин ингээд зуурцсан ингээд нэг жижигхэн оснос. Энэс тавил одоо ингээд миний амьдрал дууссан. Одоо өөр шанс авахгүй. Авирнаа чи миний царингаа зоос. Ах надад устрын карьерээ дуусгасан жоох идэж байгаа даа төгөө миний даа. Миний жоох байж л та. Яг нэг тийм мэдрэмж төрж байгаа тийм. Арцсан амынхан тэгээд энэ дарга маргаа солдгон бахта ийм амар агууц хүргмээр юм ингээд зүгээр ингээд хараа суугаад идэг шээс тийм бүр амар. За яг одоо ган төмөр дүүрсөөхөө гэж бодъё. Тэг хүмүүс итгэл найдвар тавьсан. Тэгвэл ядч дорж ханд маань сонгуулийн үеэр өсгөгч бариад хөргийн амтан гудамжаар алхаа явж исэн. Энд л манай талыг баг гэж бодсон. Засагт орчихлоороо ингээд хулгайч болчихдог тийм байхгүй. Яаж орлогогүй гэж. За байж байгаараа би зарчим яриад нь штэ. Та нар ингээд субъектив байдлаар хүн асуулах гэдэг. Энэ асуултанд хариулж байгаа. Агуу. Би одоо ингээд хасаг ирлээд нь хариулж байгаа. Тэр байж болох ёстой мó? Байж болохгүй мó? Тэр мөнгө хаанаас одоо нэг сэтгүүлчтэй болчихсон юм уу? Энэ хүмүүсийн асуултанд би хариулж болохгүй. Энийг наалж таач айгүй олон микрофон дээр популизм хийгээд шүү дээ өөрөө. Үгүй би засгийн газрыг магтаад. За тэгэхээр би яг хэлж штэ. Орлогоо нотол гэдэг хөдөлгөөний хүн ам хийжсэн. Одоо энэ залууч. За тэгэхээр
Би бол оюун эрдэнэ гэдэг хүний худлаар шулхаа хийдэг хүн гэж бол бодохгүй байна. Дор чанд гэдэг хүн бас адилхан, луугаан думраас адилхан. Бидэрт бол тийм ашиг сонирхлоор нэгдсэн зүйл бол байхгүй. Хоёрдугаарт тэр хүн өөрөө тайлбар хийх байлгүй дээ. Орлогоо нотлоод явдаг жишг бол олон улсад байдаг. Энийг бол ингээд шаардах нь бол зүг байхгүй. Тэрийг би юусоо үүсгэх байхгүй. Тэрнээс илүү цаатал нь юу болоод байна гэхээр яг ийм ингээд улс орны эрх ашиг хангасан ийм чухал үйл явдал болгонд давхцаад энэ нэг процесс болоод байгаа нь энэ өөрөө бол биш шүү. Яг нэг томхон хөдлөөд амьдрал ахуйгаа сайжруулах гэхээр олон юм хуцаад байхын дараа гэж ярьж байна. Тэгэд ер нь бол ингэж байгаа энэ мега төслүүд хэрэгжүүлэх гээд ингээд олон улстай гэрээ мэрээ хийх гээд ах чинь оюун эрдэнэг огцрууллаа гэж ер нь хамгийн гол мессеж нь тэгжилээ. Гэхдээ энэ чинь Монгол улстай гэрээ хийх гээд байгаа мó оюун эрдэнэтэй гэрээ хийх гээд байгаа. Энд чинь оюун эрдэнэ гэдэг хувь хүн байсан байгаагүй энэ чинь Монгол улсын төрийн үйл ажиллагаа ингээд цаашаа явж явах хэрэгтэй үстэй. Энэ юу яриад байгаа энэ би бүр гайхаад энэ бүр мэдгүй би уг нь айгүй дэмждэг ус энэ хүн бүр төрөл арилжчихсан бүр би бүр гайхаад. Тэгээ энэ хүн яг юу хийж ийн гэж зүгээр ингээд нүх ухаад хүн намын маш олон залуучууд байгаа, залуу лидерүүд байгаа. Албан тушаал авч чадаагүй амар олон гоё цэвэр айгүй гоё залуучууд байгаа. Тэднийг зүгээр ингээд нүх рүү булж байгаа байхгүй юу? Тэр залуучуудын карьерийг юу ч болгож байгаа. Одоо энэ бичлэгний дараанаас хүмүүс бүгд хүн нам руу салавч гарч байгаа. Хүн нам болвол байгуулагдаад удаагүй хүмүүсийн итгэл дээр л явж байгаа нь. Гэтэл шууд хүмүүсийн итгэл рүү зүгээр л нулимчж байгаа байхгүй юу? Дор чанд бол дараагийн сонгуулиар яг сая иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул дээр хүн нам ямар санал авлаа 28 онд яг тийм болно. Би зүгээр ванга шиг хэлчихье заяа. Нэр шүү. Ванга шиг хэлчихье. Хараараа. За тэгээ улсын хурлын чуулган болсон. За тэгсэн чинь Гамбат бетон хочид Гамбат гэж юу ярьсныг сонс. Одоо миний хажууд хоёр намын дараа сууж байна. Гүн дор чандыг бол одоо за намын манай хоёр даргаыг бол төрсөн их эцгэн ч одоо баг ялах гар үлдсэн. За аваа аятайхан юм ярьдаг байсан байхгүй юу? Одоо тэгээ засгийн газрын улаан хамгаалагч нар шиг л байх юм. Ярьж байгаа юм нь өөр болцсон тий. Баг ээж нь ч мэдэхгүй болсон. Манай хүмүүс юу яриад байна гэх. Би л мэдэхгүй. Ингээ үзэл бодол нь одоо яад нэг очиод ингээ солигчт юм уу? Энэ засгийн газрыг одоо 9 сайтай болгомоор байна. 9 ямтай болгомоор байна. Тэгжэл бид нэр ярих гэсэн шүү дээ. Оо нэг энэ дунд нэг цэвэр агаар шиг хүүхэлээ тий. Гэхдээ би чи анх ерөөсөө энэ үнийг нэг бүтэхгүй гар гэж боддог гэсэн чи ингээд сүүлийн үед ингээ ярьж байгаа юмнууд нь бүр амар атснаа зөө. Мангар юм эрүүл ухаантай юм яриад байгаа байхгүй тий. Би бүр гайхаагүй энэ үнчтэй ямар амар эрүүл ухаантай. Гэхдээ би энэ үнийг байна шүү дээ тий. Яг бүр өнгөрсөн улсын хурлаас хойш ийм амар эрүүл юм ярьдаг болцсон. Гэхдээ нэр яг 9 ямтай болох ёстой байхгүй тийм ч Япон 12 ямтай болоод 120 сая хүнтэй газар. Тэгвэл 3 сая 500 мянган хүн амтай мөртлөө 20 хэдэн ямтай бараг 40 цайтай үз дараа нэг болдгоо. Алцаад идэв. Яста үнэхээр гоё үг лээ. За улсын хурлын гишүүд ямар байр суурь илэрхийлсэнийг өдөрсөн. Эрх баригч Монгол Ардын намын гишүүдийн байр суурь. Гэхдээ энэ одоо хувь хүний ил асуудал шүү дээ. Тэгээд энэ өндөр ямар нэг байр суурь илэрхийлэх боломжгүй байна. За эргээд. Ер нь та дандаа л эргээд ярих гэдэг. Би нэгдүгээр мэдээлэлгүй эргээд шалгаараа тайлбар хийх байлгүй. Тэгэл шалгаж нэгтэлтэй байвал шалгаж байгаа билгүй дээ. Гэхдээ бол би тайлбар өгөх одоо яг субъект бол биш. Тайлбар хийн, тайлбар хүлээж байна. Хүн нам болон ногоон намынхны байр суурь. Зөв юм уу, буруу юм уу гişүнэ. Тэрийг би ганцаараа шууд хариулахад бол хүндрэлтэй. Одоо нэг өөр ингээ хов чивэр ингээ яваад байгаа нь харамсалтай. Би бол оюун эрдэнэ гэдэг хүний худлаар шулхаа хийдэг хүн гэж бол бодохгүй байна. Манай энэ дараагаар ер нь жоохон даруухан байх ёстой шүү дээ. Хамтарсан засгийн газарт орсон ардчилсан намынхны байр суурь. Зөвхөн юу цүнххэн мөнхөн яриад байгаа юм бэ гэдэг байгаа. Үгүй энэ бол энэ чинь авилгалуу авилга. Тэгтээ манд байгаад байна уу? Тийм үгүй гээл. Тийм. Хэдэн тэрбум, хэдэн 100 сая мэдгүй би ч брэнд юм хэрэглэдэггүй шүү дээ. Яг үнчээрээ шударгаар хөдөлмөрлөж байгаа хүмүүс залуучууд хараад энийг бол даган дуурайх юм байхгүй дэ гутрах гэдэг юм ийм нийгмийн үзэгдэл боллоо. Мянга ингэж орилоод харамсалтай нь тэр хүний одоо хууль бус орлогыг тийм байлаа их нотолж чадахгүй. За ингээд иймэрхүү
зүйл боллоо. За ер нь бол энэ ч ерөөсөө яг улсын хурлаас яг 3 гишүүн бол яалтчгүй загсаал дээр гарч очоод хүмүүсийг дэмжиж байгаа хэрэгтэй. Лодо Самбуу, Баярмаа, Инх Төвшин гэсэн энэ 3 гишүүн байсан. Тэгээд яалтчгүй л одоо төсвийн үед одоо тэр 2 гишүүн тэгээд ингээд яг яалтчгүй зогссон. Ер нь яг нэг юм хан вэн шүү те. Тэгээд одоо эх 7 хоногт улс төр одоо яаж өрнөхийг бол бүгдээрээ харцгаая. Ер нь маш эвгүй болчихлоо шүү. Маш эвгүй болчихлоо. Улс төрч хүнд хүлээн зөвшөөрөгдөх, иргэдээр хүлээн зөвшөөрөгдөх гэдэг бол хамгийн чухал байдаг. Гэтэл энийгээ ерөнхийдөө алдчихлаа. Энэ бол бүр би мэдгүй ойрын бараг 7-8 жил ийм том сенсац болж байгаагүй шүү. За өмнө нь өөрөө бас юу гэж ярьж ирснийг бүгдээ сонс. За Солонгосын олон Японы ч юм уу олон одоо сайдуудын жишээн дээр нэг жижиг асуудал гараад тэрэн дээр олонний дургуутсаа хэлээл тэгээд тэр хүн оцсон. Төрийн албан хаагчтай холбоотой хэрэглээнээс хэтэрсэн тансаг хэрэглээтэй хувийн хвшлээс хэд хамаагүй одоо өндөр ийм орлогоо нотолж чадахгүй байгаа ийм одоо төрийн албан хаагчтай бол бас засгийн газар хатуу тэмцэн. Удахгүй засгийн газар шийдвэр гаргаж тодорхой хугацаа өгнө. Тэр хугацааны дараа авилгаар одоо хөлдсөн хэд өндөр хэрэглээтэй байгаа төрийн албан хаагчтай хяналт тавьж эхэлнэ. Нийт зарлана. Битгий бас ингэж ард иргэдэд хэтэрхий их басамжлалд оромжлооч. Улс төрд бас ирэх цаг, байх цаг, явах цаг гэж бас байна. Жохон тийм соёлтой одоо ам биш заяа биш гэж ярьдаг шиг нэг юм одоо их хурлын нэг алах сандал хоёроос одоо ингэж ам өрсөн үхэн хатан ингэж зурлахын цаана одоо ямар том их шиг байгаа бол огт ерөөсөй ойлгохгүй байгаа. Би ярих ямар ч шаардлага алга. Одоо тэгдэг байхгүй. Үгүй амраа чи өөрөө өөртөө үглэгээ хийчихдэг байхгүй. Тэгэл яг өөрөө өөртөө л хилчлээ. Тэгээд энийг нь л өөрт нь эргүүлээд хилчмээр байна те. За тэгээд ер нь бол манайхаа энэ бол маш айхтар асуудал болсон. Энэ бол одоо нөгөө 5 иш ажиллагаа гээл хүн амтан гаднаас авчраал нөгөөтг нь тэгэл одоо хаанч байгаа бүүм мэд те. Тэгэл нөгөө 5 иш ажиллагааных нь үр дүн байдгүй нөгөө Transparency International-ийн нөгөө оноо нь ахтагчгүй буурдагчгүй ингээд стак болоод гаццсан те. Яг тэр чинь л өнөөдөр яг бэлэнхнээ харагдаж байна. Дээрээс нь авилгалтай тэмцэх газар нь баг өөрөө энэ авилгалынхаа их сурвалж нь болцсон ч юм шиг. Нөгөө мөрдөж шалгаж исэн юмнуудаа одоо бялуу хуваагдаад тийшээ очоод дарга марга болцсон ч байх шиг. Энэ 7 хоногт нэг авилгалтай тэмцэх газрын комиссар байсан 3 хүн аваачаад 5 толгой дээр очоод захирал болчихж байгаа. 3 газрын захирал. Өө тийч одоо юу гэсэн үг юм гэж би бүр гайхаад байгаа. Тэгээ одоо эн чинь монголч өөрөө ингээд бүр ингээд коррупшн гэдэг чинь ялзрал штэ манайхаа. Энэ ялзралтаа гүнзгий живцэн байна. Ялзралтаа гүнзгий живцэн байна. Энэ ялзрал руу ингээд нэг идэ бэрлүү жоохон агаар ингээд сэвэд оруулахгүй одоо эн чинь бидний аминд одоо энэ улс орныхоо аминд хүрэхэд бэлэн болцсон байна гэдгийг л харуулад энэ азар биднэрт ийм гоё залуучууд байна. Ёстой ямар амар гоё эрүүл сэтгэлгээтэй залуучууд байгаа юм бэ те. Тэгээ нэг юм анхааруулмаар байна манайхаа. Нэг юм яриад гараад ирэн зөө юу. Нэг худлаа ууны юм яриад гараад ирэн. Та тэрийг бүр ингээд би бүр ванга шиг л шаал хачаа хачийн бүр ингээд хүний санаанд оромгүй нэг хачаа юм яриад гараад ирэн зөө. Тэрийг бол баталгаатай хэлээ. Тэгээд энэ 7 хоногийн хамгийн олон хүний анхаарал татсан сенсац бол оюутан даргын хүүгийн тасаглал байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар EcoFlow брэнд ажиллаж байна. За энэ брендийг онцгой тэ албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа энэ компани бол Avandra компани байгаа шүү байна. Тогтоогод Avandra. За энэ яад юм бэ гэхээр одоо 100 болж байна. Аялал зугаалгын цаг эхэлж байна. Биднэрт 220 эрхтэй тэ утсаа залган, телевиз, за ноутбук одоо юу байдгийг тэ эдний чинь залгахад хамгийн хэрэгтэй ийм цахилгаан үүсгэр байгаа. Шууд 220 гарна. За тэгээд та бүхэн энэхүү цахилгаан үүсгэрээ нарны эрчим хүчээр сэнгэлчих боломжтой. Заавал ингээл сумын төмөө ороод авахгүйгээр та зүгээр наранд панелаа гаргаж тавиад сэнгэлчин. За EcoFlow-ийн Delta 3 гэдэг цоошин брэнд бүтээгдэхүүнийг та бүхэн санал болгож байна. Энэ нь яадаг юм бэ гэхээр маш боломжийн үнэтэй тэгсэн мөртлөө хүчин чадал өндөртэй, дуу чимээ багтай ийм брэнд байгаа шүү. Та бүхэн авахыг хүсвэл 2 салбар байгаа. Нэг нь Michelle Expo-гийн Little Venice-ийн 2 давхарт байгаа. А нөгөөх нь Хүнүү 222 гээд
хороол байдаг шүү дээ. Тэрний яг ард талд нь Avandra Concept Store гэдээ байгаа. Бүр айгүй амтшгүй байж байгаа. Тэгээд та бүхэн энэ утсаар холбогдоод 100 аялал цугаалгаар цахилгаанаар битээ тасраараа манайхан гуйж байна. За тэгсэн чинь нэг залуу Монголд ч өөрхийн амт нэг жигсаал мэгсаал хийх гэж бөө юм болоод майхан зайхан дундаас ингээд октрим гэж өөрхийн амт те. Тэгээд нэг өдөр яасан чинь маргааш нь майхан бариад барьсан майхнаа 3 цагийн дараа буулгаж болоод юу ч болоод байгаа юм хач юм бас. Гадаадд яаж жигсаал хийдгийг бас нэг залуу очиж атаархсан байна. За ингэж ихсдэг болно шүү манайхаа. Энэ зүйл амьддаг бол гоё юм те. Одоо сая ямар гоё юм бэ те. Ингэсээр гол ерөнхийлөгч огцруулаа айтсан шүү дээ нөгөө хэлж. Тэгэд нөгөө сая жигсаал цуглааны тухай хууль орж ирэхэд нөгөө энэ автозам дээр жигсах юм бол тухайн жигсаал цуглааныг тарах үндслэл болно гэдээ бүр юм заалт ороод ирсэн мөлий. Ер нь бол жигсаал цуглаан дандаа л автозам дээр болдог. Ер нь дэлхийн хааж тийм. А гэтэл Монголд зөвхөн талбайд дотроо болон талбайгаас гарч болохгүй гэдэг тийм юм орж ирж илээ шүү. Тэгээд тэр мэрийг анхаарна үсттэй. Тэгээд гадны оронд ингэж гоё жигстэй юм байна монголчуудаа. За энэ 7 хоногт бас нэг ийм гоё юм явсан. Айгүй хөөрхөн юм. Тэгээд тэр нэг ордон дотор нэг хүн ярилцлага өгчээсэн чинь тэрний фонд юу болсныг бүгдээ харъя. Урд жилүүд бол 11, 11, 15, 13 тэрбум ингээд өгдөг. Ер нь бол босчлоо. За ковидын жил бол 7.5 тэрбум өгчихсэн. Ийм байгаа учраас бид уртлагын жилээс болох учраас тэнцвэрлэхээс тавхаас арга болоод төсвийн байнгаараа сайн бол төрсөн зөвхөн саналаар оруулаад энэ саналаа. За энэ хор уршиг яах юм бэ гэхээр зөвхөн спортоор одоо энэ төсвтэйгээ холбоотойгоор болно гэсэн. За мөн тэнцвэр уралдаанд оролцох том байна гэсэн. Тэр зэрэг бид бол 26 төрлийн толгой дээр нэг юм бамбрууш тавьсан байгаа шүү дээ. Би цэгэр өгийн бамбрууш тавьсан. Тэгээд хөшөөс үйлчлэгэнд л ажиллаж ирсэн юм шүү. Яна манай найзууд энэ бамбрууш тавьсан байгааг харж байгаа те гэж байна. Яас юм хөөх юм болсон байх шүү манайхаа. Гой хөвгчлөлтэй байх гоё шүү дээ. За өнгөрсөн 7 хоног чинь нэг талбай уртлын барилга мадлыг дээрэмдлээ цагдаа магдаа орлоо гэд боо юм болсон. Тэгээд тэр талаар хүмүүс юу гэж ярьсныг өдөр сонсон. Зөв зүгээр байгаа хүний өмчийг ингээд бас төр булаачдаг гэдэг кейс зөндөө сонсчихсан. За арайч үгүй хэлгүүдээ бичиг баримт байхад арайч үгүй хэлгүүдээ гэдэг бас бодолтой байсан. Өөрийн биеэр мэдэрлээ. Зөвшөөрлгүй барилгыг албатан буулгах нийслэлийн засаг даргын захирамж гарсан. Тэрнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Ямар нэгэн байдлаар хууль бусаар иргэний өмч талд зоогт тийм зүйл байхгүй. Тэр ирсэн амгалан гэдэг дарга нь бол шал худлаа мэдээлэл өгсөн байна. Бид өмнө цаа ирээд бичиг баримтаар танилцлаа. Шүүхийн шийдвэрээр нураа гэдэг шийдвэр гарсан. Энэ нөхдүүд нураахгүй байгаа учраас бид нар ингээ аль биесээр орж байгаа юм аа. За энэ газар бол маш олон хүн дамнуулаад зарсан. Тэгээ бид нар арга хэмжээ авч байгаа юм аа гэдэг. Энэ бүгд худлаа байна. За тэгээд энэ дээр Нямбатар тайлбар хийж лээ энэ 7 хоногийн төгсгөлөөр юу гэж тайлбар хийсэн бэ гэхээр үгүй шүүхийн шийдвэр гарцсан байсан гэд харин эсэргээрээ нэг шүүгч энэ газрыг нурааж болохгүй гэдэг захирамж биднэр лөө явуулсан. Тэр бол харин ёстой буруу. Тэгэд яг аль шүүгчийн зөв тэгээд аль шүүгчийн буруу юм бэ тийм үстэй. Тэгээ ер нь шүү дээ газрын гэрчлэгээтэй ийм газрыг одоо ийм барилгыг нураана гэдэг бол энэ өөрөө маш бүдүүлэг энэ байж болохгүй явдал шүү монголчуудаа. Тэгээ тэр энэ газрын хоон хэн байдаг гэсэн зү тийм үстэй ямар ч хүн байж бодно. Гэхдээ энэ болохгүй. Монголд өмч гэдэг бол үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг шүү гэдгийг маш сайн ойлгохтой. За дээрэс нь одоо нөгөө гой дагуулж хүзүүгчээр
Нямбатар дарга бас хүүхдний юм бас яатсан. Ерөнхий сайд оюун эрдний хүүгийн тансаглал зугаацлын араас түүний үеэл хотын дарга Нямбатрын охины тансаглал зугаацалтай холбоотой мэдээллүүд бидэнд ирж байна. Хотын дарга Нямбатрын охин Минжин гэх чинь мөн л өөрийн тансаг хэрэглээгээ гайхуулж Инстаграмда байршуулдаг нэгэн байх юм. За түүний гайхуулснаар Miu Miu гэх брендийн энэ цүнхэн гэхэд $4100 буюу Монгол мөнгөөр 15 сая төгрөг. За харин түүний гайхуулж тавьсан энэхүү төвлөл нь Roger Weaver гэх брендийнх бөгөөд Монгол мөнгөөр 2.5 сая төгрөг. За энэ бол хотын дарга Нямбатрын охины ганцхан удаадаа гайхуулж тавьсан тансаг үнэт эдлийн үн. Хотын дарга Нямбатар ч мөн өөрийн үеэл оюун эрдний адил нэг удаач бизнес эрхэлж үзээгүй тэр бүхэл түүхтж ажиллаж үзээгүй гэдгийг монголчууд мэднэ. Би одоо гайхаад энэ Miu Miu гэж бас брэнд байдаг юм шүү дээ. Би одоо анх удаа энэ 7 хоногт сонслоо. Бадар нэг авгаач зүүцэн л байгаа юм дэр чи одоо өөр юмд би одоо ерөөсөө энэ брэндүүдийг ерөөсөө гүйцэхгүй нэ манайхаа. Би ч өөрхий одоо миний энэ пижак чи өөрхий сандагаас авсан шүү дээ чи аваас 300 мянгаар ингээл хуашин юу ч үлээ нэг юм нэртэй. Гэхдээ нэрээ тэгсэн чинь одоо энэ Miu Miu гэж нэр брэнд байд юм уу тий? Тоглоод байгаа юм биш үстэй харин. Манай уух юм. Манай уух нь Louis Vuitton Hermès. За ингэ ярьсан чи Нямбатар дарга одоо хэрүүлч юм чи бас яаж зүгээр байх вэ? Тайлбар өгсөн. Би охинтой холбоотой энэ асуудал цахим орчин гоцдог. Энэ дээр та тайлбарх уу? Тийм. Гэхдээ ээж нь бизнес хийдэг. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтэр тэр компани түүний төрсөн татварыг та хэдгээр нээлттэй мэдээлэл сангаас харчна. 20 охин ээжигээ цүнхийг бариад одоо Instagram зураг тавиулах тийм болохгүй зүйл үү те. Тэрийг одоо нээж явах гэж үү? Гүг тэр юу өмсхийг чи миний охиныг ямар юм өмсхийг чи заахгүй шүү дээ. Тийм үстэй. Гэхдээ орлогоосоо давсан би мэдээллийн сангаас үзчих. Ойлгож ээжийнхээ зүнхийг аваад гадаад явцсан байсан юм биш үү? Ээжийнхээ дүүплийг бас өмссөн байсан юм шүү дээ. Ээжээ дүүплээ өгөөд юу аачих гэдэг. Тэгээд ер нь нэг иймэрхүү юм болж байна. Та бүхэн бас энэ бодно үстэй. Ер нь тэгээд ер нь айгүй тийм цагаандаа гарсан л юм болоод байна. Одоо энэ төсвийг харсан ч ихсэн амар цагаандаа гарчлаа. За энэ манай сангийн сайд ч ер нь нэлээд цагаандаа гарах янзтай болоо явчлаа. Ер нь хараад хахад те тэр нэг төсвийн гадуур юм оруулж ирнгээ солиорол гачин юм. За тэгээд энэ төсөө яаж зараад хин дундаас нь юу идэж уугаад байгаа ч ямар ч хяналтгүй болцсон юм шиг байна энэ АТГ-ийн байдлаас хараад хахад. Тэгэхээр ингээд нэг бөөндөл нэг юм сонирн болчоод байна. Тэгээд боржуурны мөнгө маань Miu Miu болцсон байх үү? Тэ одоо бусдын жоо Miu Miu ямар ч тэнэг нэртэй брэнд. Мэдгүй би бол нэрээ ойлгохгүй маань одоо Louis Vuitton гэвэл бас ойлгож болж. Miu Miu гэхэлэр үнэхээр ойлгохгүй манайга ийм гачин хужаа нэртэй ийм брэнд бас байдаг юм байна шүү дээ. Хужаа нэртэй ч гэсэн. За энэ 7 хоногт хоёр улсын хурлын гишүүн хоорондоо муудалцаад авсаагүй. Гэхдээ нэгэн сайд юм биш үү? Сайд мөртлөө гишүүн биш үү? Тэргүүн шадар сайд нь хуралдаа орох хүртэл энийг хойшлуулъя. Энэ 2026 оны одоо Монгол улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл ярих нь чухал юм уу? Эсвэл нэг тодорхой нэг төслийн нээлтэнд оролцсон. Ямар олуулаа нээлтэнд ортыг. Сая өмнөгт наа зөвшөөрлийн үйлчийг хилцсэн чинь эрхэлсэн сайд нь буюу хуулийн төсөл өргөн барьсан сайд чинь гадаад томилтойгоо хойшлуулж шít. Асуудлуудыг хилцээд явъя гэхээр гадагшаа дотгошоо нээлт улсын хурлын хэвийн үйл ажиллагаанд ингээ халдаад байж болох юм. Энэ засгийн газрын гишүүд ерөнхий сайд эднэр чинь зугаалж явах шүү дээ. Ажлаа хийгээд асуудлаа шийдээд явж байгаа. Бид энд бас одоо асуудлаа танилцуулах гад засгийн газрын гишүүний хувьд за дээрэс нь одоо асуудал хариуцсан яамдын холбогдох одоо дөрвийн нарийн бичгийн дараа газрын дарга нарыгээд ороод ирсэн байна. Одоо наад нэг жоохон ойлгомжгүй юм болохныг болохгүй талаас нь хардаг. Аливаа асуудлыг бодит үр дүн үйл ажиллагаа талаас нь биш улс төрийн популяр талаас нь хардаг юм а болгохон дээр шүү. Болохгүй гэж байгаа бол
Чи одоо юм дээр ингээл хүн рүү агсардгаа болоорой. Ер нь сайн зургийн зөв шүү дээ. Сайд нар тэгэл томрол данхаагаал тэг ингээл ер нь хайш юм бэ? Юу болчиход байгаа юм бэ? Тэгэл нэг юм данхаас нь томорсон хүмүүс байж идэг. Сайн зургийн зөв бохгүй. Тэг юм өгсөндөө уурлаад байгаа. Тэгэл ер нь зүгээр амар сайхныг ингээд хараад тахад нэг ерөнхий сайдын үнэр авчаа яваад байгаа юм шиг байлээ. Гэхдээ нэрээ одоо нөгөө оюун эрдэнэ унтчаад яхахлаар нөгөөтг нэг үнэр авцсан тэгээ нэг аль томрлоо данхалцаал нэг өөрийгөө баг ерөнхий сайд болцсон гэж бодоод байгаа юм хайш юм. За дээрэс нь энэ 7 хоногийн сүүлээр одоо би хөрхийн амтныг сайд нарын гуйлгчин гэдэг хож өгчөөд байгаа юм. Нөгөө улсын хурлын дарга маань одоо гуйлгаа гуйсах хэвээрээ л байна. За сайн буянгийн амар сайхан тогтмодын дор чанд Эрдэнэ үлгийн од баяр буяагийн тулга Аравчхын Эрдэнэ бүрэн Батмөнхийн Баццэг Болдын Жавхлан Оюун сайхны Алтан гэрэл Цэвэг доржийн Тува Салдангийн Одон туяа Пүрүүсрэнгийн Наранбаяр Ловсон цэрэнгийн Камглан Борхуугийн Дэлгэр сайхан Чинбатын Номон Жамбын Батсуур Жаданбын Инх баяр. За мөнх сайхан сайд ороод ирсэн. Сайд нар орж ирье. Асуултанд хариулъя. Сайд нар орж ирэхээр хариулт өгүүлнэ. Жохо хонсортой байлаа сайд нараа. Хонсортой байлаа шүү. Сонсоод байж нэг та гэж чи хариулах гэж сууж өгсөй үстэй. Нэг төсөө хэлцэх, төсвийн хөрөө хэлцэх. Хөгжлийн бодлого төлөвлөлтөө ярих энэ асуудал дээр нэг сайд нар сууж байгаад хариулж ачаа гэдээ одоо шаардаж бас хэлсэн шүү дээ. Эсвэл байн гуурлал байн хэрэлдээ сууж ивэл таатай байд юм уу? Хэн ч ууралж чадна шүү дээ. Хэн ч хэрэлдээд байж усч чадна шүү дээ. Энэ төрийн ажил нэг эмх цэгцтэй ажилтайхан шиг яваасаа санаачилж байгаа ажлууд нь бас нэг цаг хугацаанд хэрэгжээд биелээд яваасаа ард иргэдийн нэг хүсэж хүлээж байгаа тэр нөхцөл боломжийг бий болгохын төлөө нөхцөл боломжийг нь дэмжиж явах юмсан гэсэн нэг ийм хандлагаар хандаад байхаар нэг жоохон ухамсар гарах асуудал дээр л алдаад ах шиг байх юм. Засгийн газрын гишүүд маань. Нэг чуулганы уралдаанд заваараа орж ирж хариулт өгч байгаа юм шиг хэлбэрээр яваад байдаг. Энэ бол одоо улсын хурлын гишүүдийн шүүмжлээд байгаа. Яагаад зарим асуудал дээр чинь асуудлыг чинь босгож ирж шаардлага шахалт үзүүлээд байгаа шалтгаанууд чинь үндсэн юм шүү дээ. Хүн хүндэтгэлтэй хандвал хинч бусд нь эргэл хүндэтгэлтэй л ханддаг шүү дээ. Тэгээ хүндэтгээд асуудлыг нь бариад яваад ах тусам давраад эднүс яад ингэж бодоод байгаа юм. Араа шүтээ үзүүлвэл хин ч хаанч үзүүлж чадна. Гэхдээ төрийн ажил тэгж явах зохимжгүй. Бусад сайд нар яа. Хөөхөдөө бүр нохоо уцхан чиний тоохгүй шүү дээ. Гэхдээ би хэлээл байгаа. Энд чи одоо ингээд миний мэдхийн бараг 10 дахь давтагдчихэв. Ерөөсөө энэ амар баясгалан гэдэг хүн нохоо уцхан чиний тоохгүй. Төрийн эрхтэйд байгууллагын даргыг хинч хүндлэхгүй байна. Амар баясгалаа. Чи нэг бодооч өөрөө. Ер нь дараа тий. Үр хүүхдэд нь ч гэсэн муухай үсттэй энэ ч одоо. Эдний аав нь айгүй сул улсын хурлын дарга байсан юм аа. Хүн нохоо уцгын чинээ тоодгүй байсан гэж яриулж ирснээс за ёстой зангарахтаа харин ёстой тэр засгийн газрын гишүүдийг ёстой баддаг дарга байсан шүү. Ёстой нэг юм нь бол хийлэгдэг, ёстой бүгд нүдний хаясаар нь хөдөлдөг, ёстой лаг одоо тэр баяргаа шиг яриулж явах ёстой үсттэй. Хээл ингээ нэг хүлээгээл нэг сайдын гуйлгчин зарилчил тэгэл
хүн сонсохгүй нөгөө сайд нар байхгүй болохоор ингээл одоо ингээд нар байсан бол одоо би ингээд ажлын явуулах гадах юм тэгээд энэ өнгөрсөн 7 хоногт нь тэгэл арц намын гişүү шаардлага тавиад яг чинь энэ 2 хүний хэрүүлгээд исэн яг бодитод ийм байна амар байсан дараа дахиад хэлье те бити сайдын гуйлгач юм байгаа чи зангарахтай гоч энэ хамгийн амар юу гэж төсвийн хүрээний мэдэгдэл хилцэж байгаа үер шүү дээ. Энд чи одоо 2026 оны төсвийн хүрээг ярих гэж хахад ингээд сайд нь байхгүй маа бэлдөөм чи юм уу тэгээд өөрөө ганцаар ярихгүй гэж сууж байгаа шүү дээ. Ийм байна тэгээд бодит байдал юм. Би энэ 7 хоногт би чи татвар буулгыг яваад байгаа шүү дээ. Манай хануу бит хоёр ч одоо бас туг нь болоод яваад байгаа. Тэгсэн чинь мэдхгүй яагаад чи намайг инх хамгаалсан баха тий. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдд нийгмийн даатгалын талаар ярь гэсэн. За тэгээд би ороод ярьсан. Тэгээд ерөөс би та бүхэнд хамгийн гол мессеж л одоо үзүүлж. Би нөгөө дүүт чи манад ажилд ор би ч 2,500,000 цалин өгөөд нийгмийн даатгал матгалаад л би чи одоо 40 гарцсан хүн учраас нийгмийн даатгалаа сайн гэж бодож явдаг юм баггүй. Тэгсэн чи та одоо юу яриад байгаа юм бэ? Намайг юу яриад байгаа юм. За хоёулаа айгүй энгийн тооцоолъё. Хоёулаа нийлээд нийгмийн даатгалд сар болгон 425,000 төгрөг төлж гинэ. За та хаан банкны аппликейшн гаргаад ирнэ. За тийм чи тооцоолуур гэдэг нэг юм байна. Орлоо. За хоёулаа нийлээд яаж байгаа. Би нийгмийн даатгал төлөхгүй зөвхөн энэ 425,000 төгрөгөө банкнд хийгээд хахад би одоо 20-т 60-т тэтгүүрт гараа гэж бодъё. Тэгээ 65% болъё. Тэгэхэд би банкнд 695 сая 335,000 төгрөгийн хадгаламжтай болох юм байна. Өнөөдрийн юмар би яваад би тэтгүүрт арах юм бол хэн надад 600,000 төгрөг өгөх юм бэ гэж асууж байгаа. Тэнгүүд би үнэхээр чимээг болсон. Sorry. Ерөөсөө энэ тэр 30 хэдэн жил явсан буруу бодлогын үр дүнг яагаад энэ нэг 2000 оны тэр 30 хэдэн жилийн өмнө хинт ч буруугүй яагаад бид нар өнөөдөр нуруунд дээр үүрээд яваад байгаа юм бэ гэдэг л асуудал. Тэгээ одоо бол ингээд нийгмийн даатгал төлөлт бол ингээд багасаал байгаа. Улмал багасна угаасаа. Яагаад гэвэл энэ салбар чи өөрөө ингээд ийм дампуу салбар болсон учраас энэ бол улам багаснаа. Тэгээд татвараа багасгая манайхаа. Тэгээд мэдгүй би яг тэр ярианаас сонсоход яг татвар багасах юм шиг багасахгүй юм шиг юм ярьж дээ. Тэгээд гэхдээ ямар ч гэсэн багасах байлгүй дээ гэж найдаад тэгээд ямар ч гэсэн явж юм манайхаа. Хамгийн фрэш, хамгийн шилдэг. Always fresh. За энэ 7 хоногийн гэгээлэг мэдээ үзсгээ манайхаа. Амар урт болоод байна яах вэ? Яг талбай дээр байнга явж идэг юм ээ. Ер нь байнга л яг энэ дуугаа унаал яг ингээд ус ундагаа зараал явж идэг юм ээ. Хизээч нөгөө жигсгчдэд ингэж өгдөг байхгүй. Тэгээ энэ хүн мэдээд нь шүү дээ. За энэ залуучууд бол үнэхээр яг юм хийх гээд байна гэдэг. Сая хин хэлсэн би тий. Жигсаалын жинхэнэ санхүүжүүлэгч нь энэ. Тэгээд үнэхээр дааг байна. Тэгээд энэ имээ үнэхээр мэдчихээн тий. Хин зөв юм яриад байгааг мэдчихээн. Тэгээд Монгол хүний сайхан сэтгэл дуусаагүй байна манайхаа. Гэр гээгээ бай шүү. Амар гоё. Үнэхээр гоё мэдээ. Баярлалаа. Зянгад амар урдан дуусч байгаа юм байна. Бүр цаг 30 минут ярьчлаа шүү дээ. Яаж одоо монтажлаа энийг нэг цаг уурлаа. Мангар урдан дуусч байгаа юм зү. За ингээд энэ 7 хоногийн weekly show үгээр өндөрлж баярлалаа. За тэгээд одоо дуусахтаа одоо заавал юм хэлдэг заншилтай болчлоо. Ер нь бол шүү дээ манайхаа. Яг хөө тэгээд
мэдээж ингээд анх бол нэг юм ховж байдлаар тарсан баг. Гэхдээ бид нар өнөөдөр орлогоо нотолдог байх хэвээр. Тэгээд нөхөр бол үгүй нотлох ч байхдаа аль хэдийн уг нь авилгалтай тэмцэх газар өгсөн нөгөө нэг хөрөнгө нь байж байгаа шүү дээ, тий. Хөрөнгө орлогын мэдүүлэг тэр чинь уг нь аль хэдийн орлогыг нотолчихж байгаа байхгүй. Тэгээд тэрнээсээ илүү ийм хэрэглээтэй байна гэдэг чинь өөрөө юу гэсэн үг юм бэ гэдгийг л бүгдээрээ маш сайн бодох хэрэгтэй. Ер нь бол нийгмээр энэ хүнд бол итгэл алдарцсан. Ер нь бол хүлээн зөвшөөрөлт одоо байхгүй болчлоо. Гол нь зөвхөн оюун эрдэнэтэй ч биш. Энэ нийгэм чи өөрөө тэр чигээр ялзарсан биш үсттэй. АТГ-тэйгээ хамт хамгийн амар нь одоо тэр асуулт байна. Яагаад АТГ-гийн нүүрсний хэрэг шалгаж исэн комиссарууд тийшээ 5-7 руу захирлаар очиод байгаа. Гэхдээ зарим нь тэгжилээ. Гэхдээ зарим тохиолдолд ингээд төрийн компани руу АТГ-ийнхнийг аваач тавиад тагнуул магнуул хэлдэг. Гэхдээ тэр хүн чинь тийм менежерийн туршлагатай хүн юм уу тэгвэл? Чи одоо бүхэл бүтэн том газрын захирлаар очичоод тэгээд тагнаа суугаад ийн гэж одоо юу гэсэн юм. Тэр компани баларны үстэй одоо нэг нөхөр тагнаа суугаад идэг, захирлаар шаацсан байдаг. Тэр чи одоо гол нь менежментээ явуулж явах ёстой үстэй манайхаа. Гэхдээ эсвэл бол эн чи одоо тийм балаа юм хийснийхаа хариу шагналыг аваад байгаа юм уу? Тэгээд зарим нэг хүмүүс хэлж идэг үгүй ингээд ийм шагнал аваад гадагшаа явцсан хүмүүс хүртэл байдаг шүү өдөргээд ярьж илээ. Тэгээ эн чи одоо нийгмээрээ ингээд ялзарч байгаа юм биш үсттэй. Саяхан л одоо ерөөсө 2-3-7 хоног юм л бурхан минь энэ хүн чи хамгийн шудраг хүн гэл ингээд томилсон. Тэгээ одоо бид нар энэ байгууллагыг хэр шудраг ажиллах вэ гэдгийг харах үлдлээ. Дахиад оюун эрдэнэ араас ард иргэдийн одоо нөгөө итгэлийг алдах юм биш үсттэй гэдэг аюулгүй том айдас байна. Тэгэд энэ 7 хоногийн нэвтрүүлэг үүгээр өндөрлж чинь бүгдээрээ ялзрал руугаа жоохон ч ихсэн те салхи оруулах манайхаа. Тэгэхгүй бол одоо ус орноороо дампуурлаа сүрлээ манайхаа болохгүй штэ. Энэ 7 хоногийн weekly show үүгээр өндөрлж чинь гэрэлгээ байгаа шүү манайхаа. Гэрэлгээ байгаа шүү. Дараагийн 7 хоног тэргээ уулзсан. Энэ намраас weekly show-д баярлалаа. Таараа гойсон шүү яа. Үштэй ямар амар олуулаа шааж байна та. Тэгээ энэ дотор бол туулаа бол байгаа яг би таксо төлөөгөө эцтэй бол байж л байгаа Монгол. Энэ бол Монгол штэ манайхаа. Баярлалаа манайхаа дараа нь тэргээ уулзъя.